За өнөөдөр Монгол Сувь ухааны Манукул Академиас Монгол Сувь ухаан гэсэн ерөнхий нэртэй дотроо бол 5 ботном байгаа. 1-р бот нь монголчуудын гэгэрэл, 2-р бот нь Чингис хааны гэгэрэл, 3-р бот нь монголчууд ба эзотерик, 4-р бот нь монголчууд ба синергетик, 5-р бот нь монгол хүний газар зүй гэсэн 5 ботномыг гаргаж уншигч олондоо хүргэснийг бүгдээрээ мэдж байгаа. За энэ 5 ботномоор 50 цуврал лекцийг хийж нийт Монгол түмэндээ хүргэнэ гэдгийг бол бид өмнө амласан байсан. Тэгвэл өнөөдрийн энэ лекцээр бидний тэр 50 цуврал лекц маань эхэлж байна. Энэ лекц бол 7 хоногийн Бямбар нэм гараг болгоны одоо 11 цагаас энэ зааланда явагдаж болно. Тэгээд 50 цуврал лекц маань бол одоогийн байдлаар бол ирэх 10 оны хавар хүрч дуусах юм төлөвтэй байгаа. За тэр үед нь бид бол бас телевизээр олон нийтийн цацаж одоо олон нийтэд хүргэх юм бас төлөвөг барьж байгаа. За юутаач энэ оршил хэсгийг орхиод 50 цуврал лекцийн эхний лекц болох Монгол аж ахуй ба үйлдвэрлэл гэсэн лекцийг өнөөдөр эхлүүлж байна. Тэгэхээр аж ахуй ба үйлдвэрлэл гэдгийг бид нар мэднэ. Альва хувь хүнч вэ, ард түмэнч вэ, хамт олонч вэ, албан байгуулагч вэ, улс гүрэнч вэ, материаллык орчин байхгүйгээр цаашаа хөгжил дэвшлийн тухай, ирээдүйн гэгэрэл боловсролын тухай ярих одоо үндэслэл байхгүй болдог. Ургамлаар ярих юм бол тэр хувь хүний, тэр өрх гэрийн, тэр гэр бүлийн, тэр хамт олонны, албан байгууллагын, тэр улс үндэстний, энэ дэлхийн ертөнцийн оршин тогтнохын үндэс нь бол одоо аж ахуй үйлдвэрлэл байдаг. Тэгээ хүмүүс бидрийг энэ дэлхий дээр анх амьдрахаар ирэх үед энэ дэлхийтэй яаж зохицож амьдрах вэ гэдэг тэр үүднээс нь хэн нэг дээд ухаантан бодож олоод биднийг амьдрахад хэрэг болох тэр орон гэр, хоол хүнс, хувцс хэрэгэл бүхий л зүйлийг бэлдэж өгсөн байгаа. Тэр зүйлийг бол манай өвгдөөс байгаль гэж нэрлсэн байдаг. Байгаль гэдэг бол байгаа юм, байх юм гэсэн утгатай үг. Угаасаа л хүн төрлөختөн бидрийг энэ дэлхий дээр ихэнх хөвлөгөөс төрөөд ирэхэд, мэдлээд гараад ирэхэд энэ дэлхийд байсан байгаа юмыг л байгаль гэж нэрлэдэг. Бид энэ байгаа юмыг, байсан юмыг л ашиглаж энэ дэлхий дээр амьдрах, энэ цаг хугацаанд зөв оршид, зөв амьдрах, зөв хөгжих энэ зөв тогтолыг л хангах хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлэх юм бол эцэст нь дүгнээд хэлэх юм бол хүмүүс бидрийг энэ дэлхий дээр амьдрахад хэрэгтэй тэр хоол хүнс, хувцс хунар, орон гэр бүхий л зүйлийг энэ байгаль өөрөөсөө гаргаж өгч чадвартай. Ингээд хэлэхээр тэр хойно очиод дараагийн тэр олон лекцний дараах лекцүүд дээр бол орчлон ертөнцийн оршихуун зам ёс, оршихуун хууль гэж нэг зүйл байдаг. Тэр хууль зүйд хүн төрлөختний өнөөдрийн оршихуй амьдрах үе, хөгжих үе яаж зохицох ёстой юм бэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгвэл бидрийг анх хүн болоод ирэхэд энэ дэлхий дээр байгаа энэ байгаа бүхэн буюу байгаль байсан, байсарч ирсэн, байчж байх тийм л жамтай учраас энэ байгальтай зохицож амьдрах нь бидний өнөөдрийн оршихуй амьдрахын үндсэн одоо суурь нь байж байгаа. Энэ байгалаас тасраад бид нар хаанч очиж амьдрах нь гэхэд хэцүү. Байгалаас тасарчаад хоол хүнсээ гаргаад идэх гэхэд бид хэцүү. Байгалаас тасарчаад орон гэрээ бариад суунах гэхэд бид хэцүү. Байгалаас тасарчаад хувцсундраа хийгээд өмснөхэд бид хэцүү. Тэгвэл цаашдаа хүн төрлөختний хөгжлийнхөө хүрээнд бий болгох, байлгах бүхий л зүйлийг энэ байгаль ихтэй холбоотойгоор бид бүтээн гэсэн үг. Энийг л орчлон ертөнцийн оршихуун зам ёсон зохицож амьдрах, зохицож орших, зохицож хөгжих гэж хэлж байгаа. Тэгвэл дэлхий дээр олон арван үндэстэн, олон зуун үндэстэн, угсаатан, ястан, аристан, гүрэн улсууд үүссэн байгаа. Тэд энэ байгалыг ашиглаж өөрсдийнхөө оршихуй амьдрахыг бүтээсэн байгаа. Тэгвэл монголчуудын хувьд ямар онцлогтой оршихуй амьдрахыг бүтээсэн бэ гэвэл бидний хувьд өөрийн гэсэн одоо байгальтай зохицсон, орчлон ертөнцийн оршихуун зам ёстой зохицсон тийм аж ахуй үйлдвэрлэлийг бүтээж, тийм соёл иргэншлийг бүтээж оршиж ирсэн байна. Тэр бол бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил гэж. Тэгэхээр монголчуудын хувьд бол
бэлчээрийн мал аж ахуй гэдэг бол аж ахуй эрхэлдэг аж ахуйн үндсэн гол хэсэг. Энэ гол хэсэг гэдгийн утга нь юу гэхээр энийг дагаад энэ бэлчээрийн мал аж ахуйг дагаад Монголд газар тариалан, худалдаа, тээвэр, арилжаа, за тэгээд ан гөрөө, гар урлал гэх мэт олон үйлдвэрлэлийн салбарууд, аж ахуйн салбарууд хөгжиж исэн баг. Тэгвэл бүр онцгой хөгжсөн болвол нийгмийн материал баялагын одоо ихэнх хувийг дангаараа үйлдвэрлэж исэн тэр зүйл нь бол бэлчээрийн мал аж ахуй байна. Бэлчээрийн мал аж ахуй зогтсон, бэлчээрийн мал аж ахуйтай нягт уялдсан тийм үйлдвэрлэлийг монголчууд хөгжүүлсэн байна. За тэгээд одоо юуны өмнө тэр бэлчээрийн мал аж ахуй гэдэг рүү оръё л доо. Ер нь бол өнөөдөр дэлхийн ертөнцид малаа хашаанд хашиж тэгээд их таргалуулдаг, өөхлүүлдэг, сүү их гаргадаг, тийм сорт, тийм одоо үйлдвэрийг бол илүү их бий болгож түүнийгээ эрчимжсэн аж ахуй гэдгээр нэрлэж байгаа. Тэгвэл тэр аж ахуйнууд бол бүгд өнөөдөр байгалаас тасардсан. Байгальтай ямар ч хүн холбоогүй болчихсон ийм байж байгаа. Харин Монголын нүүдлийн мал аж ахуй гэдэг бол анх үүсэл бүтцээсээ эхсүүлээд дандаа байгальтай холбоотой. За тухайлбал нүүдлийн мал аж ахуй бол бидний мэдих 5 хушуу мал. 5 хушуу мал гэдэг бол байгалаас бүгдийг гаршуулж, гэршүүлж авч хэрэгэлсэн зүйл. Зохиомлоор. За тэгвэл байгалаас авч хэрэглэхдээ энэ 5 хушуу малыг яагаад заавал 5-аар бүтээсэн юм бэ гэж. Тэгэхээр хойно очиод бид нар үзэн дараагийн бүр хойдох лекцүүд дээр яагаад 5-аар гэхээр монголчууд хэлдэг байсан. 3-аар доголохгүй гэж 3-аар бүтээдэг, тавихгүй гэж 5-аар цогцлоодог гэж. Тэгэхээр доголохгүй 3 хөлний хууль гэдэг бол орчин үеийн шинжлэх ухаанд геометрт орчлонгийн дурын 3 цэгийг тойруулан хамгийн доктортой автгаа цор ганцыг татаж болно гэд хэлсэн байж. Энийг шинжлэх ухаан баталсан. Энийг монголчууд гурвлын онол гэдэг. За тэгвэл 3-аар бүтээгээд 4-өөр амьлуулаад 5-аар цогцлоодог. Тэгээд 6-аар төгс болгодог. Энэ онолын дагуу монголчууд бол 5-аар цогцлоохын тулд аж ахуйгаа үйлдвэрлэлээ, материалын орчин амьдралынхаа суурийг 5-аар цогцлоохын тулд 5 хушуу малыг бүтээсэн байна. За байгальд бол маш олон төрлийн амьтан байж байна. Тэгвэл монголчууд яагаад тэр олон амьтад дотроос заавал өнөөдрийн бидний мэддэг үхэр, хонь ямаа, адуу, тэмээ гэдэг энэ 5 малыг авч гаршуулсан юм бэ гэж. Гэршүүлсэн юм бэ гэж. Тэгвэл монголчуудын энэ уламжилт аж ахуй үйлдвэрлэл бол байнга хэмнэлтийн дээд зарчимд явдаг. Тийм учраас энэ л зарчмынхаа дагуу энэ бол яг тэр хэмнэлтийн зарчимд. Тухайлах юм бол Монголын газар нутаг гэдэг бол ойд хээрэнч байдаг, тал хээрэнч байдаг, говь цөлөнч байдаг. Ийм холигдсон энэ дэлхий дээр байдаг газар зүй уур амьсгалын бүхий л шинж бүрдсэн ийм одоо газар нутаг, онцлогтой газар нутаг байдаг. Тэгвэл энэ газар нутгийн бүх бэлчээрийг бүрэн ашиглахын тулд монголчууд тэр 5 хушуу малыг байгалаас сонгож олж авч гэршүүл гаршуулж хэрэглэсэн баг. За тухайлах юм бол тал хээр нутгийн газрын одоо бэлчээрийг хонь адуу 2 хэрэглэдэг. Өндөрлөг уулархаг бүсийн бэлчээрийг бол ямаа хэрэглэдэг, ашигладаг. За гол, булаг, шанд, сайр, орчмын бэлчээрийг бол үхэр ашигладаг. Говь цөлийн бэлчээрийг бол тэмээ ашигладаг. Ингэхээр өрөөдөр Монголд говь цөлөнч байж, тал хээрэнч байж, ой цөлөнч байж, ууланч байж бүгд байж байгаа. Тэгвэл энэ бүх бэлчээрийг бүрэн хаягдл үлдэгдэл үлдээхгүй бүрэн ашиглахын тулд энэ 5 хушуу малыг монголчууд байгалаас авч гаршуулж гэршүүлж ашигласан санамсаргүй явдал байгаагүй. Харин ухааны дээд ухаан аж ахуй хөдөлтийн дээд одоо хэмнэлтийн зарчим байсан. Хамгийн үр ашигтай зарчим байсан гэдэг нь эндээс харагддаг. За энэ 5 төрлийн малыг авч хэрэглэсэн маань нөгөө талаас за газар зүй байгаль бэлчээрийг ашиглах талаас ийм ач холбогдолтой байдığım бол нөгөө байгалийн шалгаралт төсөж үлдэх, үр шим илүү өөх гэдэг олон талаас нь аваад үзэх юм бол энэ 5 хушуу мал шиг хамгийн их одоо үр шим өгдөг.
Дээр нь энэ 5 мал шиг хамгийн их байгалийн ялангуяа Монголын газар нутгийн эрс тис энэ хатуу уур амьсгалыг тисэж үлдэх чадвартай ийм мал амьтан энэ байгальд байдгүй юм байна. Тэд нарын олж авч гаршуулж хэрэгэлсэн нь бол энэ аж ахуйг энэ олон мянган жил 100 мянган жил дамнуулаад ийм үр ашигтай хөтлж ирэх боломжийг нээж өгсөн байдаг. Тэгвэл өнөөдөр бид нар энэ суурин соёл иргэншлийн улс үндэстнүүдийн аж ахуй хөтлөлт энэ үйлдвэрлэлийг аваад үзэхэд энэтэй харьцуулахад маш хүнд, тэсэж үлдэх чадвар муутай, үр ашиг муутай, зардал ихтэй. Тэгвэл манай нүүдлийн мал аж ахуй гэдэг бол цаагаараа ийм том зарчмаар бүтээгдэж хийгдсэн байж. За дараагаар нь энэ 5 хошуу мал дээр байдаг бас нэг том үр дүн бол юу байдгийг гэхээр энэ малыг хариулаад явж байгаа хүнд ямар ач холбогдолтой юм гэж. Тэгвэл малыг бэлчээж хөдөлгөж хариулж явснараа хашиж биш. Явснараа хүмүүс өдөр болгон шин газар нутгийг олж хардаг. Шин сайхан энергитэй газар орноор явдаг. Тэгээд тэр газар орноор явах тусам уул усны байгалийн орчлон ертөнцийн өөр онцлогтой газар нутаг шилжиж явснаар хүний ухаан тэлдэг. Бодол гүнзгийрдэг. Тэгээд хүн оюун сэтгэхүйн хувьд малтайгаа байгаль ихтлгийтэйгээ газартайгаа нэгддэг ийм том нэгдлийн тогтолцоо бий болж байна. Тийм учраас бэлчээрийн мал аж ахуй гэдэг бол хамгийн цогцлбор, хамгийн бүрэн төгс ийм аж ахуй юм а гэж тодорхойлогдсон байна. Дэлхийн эдийн засаг судлаачид бүгд нэг дуугаар хэлсэн, хүлээн зөвшөөрсөн байгаа шүү дээ. Монголын аж ахуй гэдэг бол хамгийн дээд аривч хямгач, хамгийн дээд үр ашигтай, хамгийн дээд хүн болоод хүний эрүүл мэнд, хүний амьдралд үр ашигтай зохистой гэж. Энэ дээр л гарч ирж байгаа юм. Тэгэхээр бидний өвөг дээдэс хэдэн зуун мянган жилийн өмнө. За одоо наазах нь малыг гаршуулсан хугацаа гэхэд доот нь 10 мянган жилээр эрдэмтэд ярьж байна. 5 мянган жилээр ярьж байна. Тэгээ энэ хоёрын хооронд 6-7 мянган жилээр ярьж байна. Тэгэхэд 6-7 мянган жилийн өмнө 10 мянган жилийн өмнө энийг ийм ухаантайгаар сонгож олж гаршуулж гэршүүлж ийм ашигтайгаар хэрэгжилж байна гэдэг бол бидний өвөг дээдсийн энэ аж ахуй үйлдвэрлэлт гэгээр л ямар өндөр байсан юм бэ? Тэр байгаль орчлон ертөнцийн оршихуй жам байсан зохистой байдал нь юу байсан бэ гэдэг олж харсан. Ийм л агуу зүйл байна. Энийний цаана дахиад нүүдлийн мал аж ахуй одоо тэгвэл бүрэн утгаараа яг ямар утга санааг илэрхийлдэг юм бэ гэдэг зүйл гарч ирдэг. Тэгвэл нүүдлийн мал аж ахуй буюу бэлчээрийн мал аж ахуй гэдэг бол яг цаад утга санаа нь юу юм гэхээр хүн мал байгаль гурийн хамтарч орших, хамтарч амьдрах, хамтарч эвсэн зохицох, нэгдэх энэ бүтэц байдаг. Хүн байгаль дээр амьдрах гэж ирсэн. Тэрний тулд ч байгалыг бидрийг ирэхээс өмнө энд бэлдэж өгсөн. Байгальтай зохицох тэр холбоос нь юу юм гэхээр бэлчээрийн мал аж ахуй. Өнөөдөр хөдөө аж ахуйн салбар гэж дэлхийгээрээ ярьж байна. Хөдөө аж ахуйн салбар дотроо 2 том салбар. Мал аж ахуй, газар тариалан. Гэхдээ монголчууд яагаад бэлчээрийн мал аж ахуй хөгжүүлчихэд газар тариалан хөгжүүлээгүй? Энэ бол санамсаргүй явдал биш. Газар тариалан бол байгальд харш. Дэлхийн хөрсийг хуулж хайдаг. Байгалыг сүйтгэдэг, ургамал амьтныг сүйтгэдэг, экологийн тогтолцоог алдагдуулдаг. Тэгжээж нэг жаахан будаа тарьж авдаг, тэрийг үйлдвэрт боловсруулдаг гэдээ ингээд цаашаа яв. Тэгэх юм бол энэ үр ашиг багтаа. Нөгөө бидний хотоодыг тижээж байгаа гэдгээр үр ашигтай боловч бидний байгалыг сүйтгэж байгаа гэдгээр энэ үр ашиг биш. Хамгийн том сүйтгэл болчихж байгаа. Тийм учраас монголчууд газар тариалан хөгжүүл. Газар тариалан Монголд хөгжсөн түүх нь бүр сүүлд манжийн дарангуулын үе. Тэрнээс хойш түүхтэй холбогдож орж ирдэг. Ялангуяа эрчимдсэн нь бол 21 он, бүр 40 он, 60 он гэж эрчимдсэн байдаг. Энэ чинь саяхны түүх. Бэлчээрийн мал аж ахуйтай харьцуулахад. Тэгвэл бэлчээрийн мал аж ахуй гэдэг эдэн мянган жилээр тооцогдох ийм том түүх явж байгаа. Тэгэхээр бэлчээрийн мал аж ахуй гэдэг бол хүнээс байгальтайгаа зохицож амьдрахын тулд тэр байгальтай зохицож амьдрах холбоос нь нүүдлийн мал аж ахуй байсан гэдгээр тодорч гарч ирдэг. Тэгэхээр хүн байгаль мал гурийн хоорондох энэ амьд холбоог бэлчээрийн мал аж ахуй гэж хэлж байсан. За бэлчээрийн мал аж ахуйн утга нь ийм юм болвол бэлчээрийн мал аж ахуйн
За аж ахуй гэдэг үүднээс эдийн засгийн ач холбогдол нь юу юм? Үр өгөөж нь юу юм гэж. Тэгэхээр аж ахуй гэдэг үүднээсээ эдийн засгийн үр өгөөж нь бол зөвхөн одоо бид нар бол хэдэн будаа тарьж аваад ч юм уу хэдэн мал өсгөөд их сүү гаргаж авах, их өөх гаргаж авах, их мах гаргаж авах, их ноос гаргаж авах тэр талаас ашигыг бодоод байх юм. Энэ чинь яг байгалийн баялагийг ухаж гаргаж ирээд мөнгө болгоно гэж бодож байгаатай яг адилхан. Ашиг гэж юу юм гэхээр нэгдүгээрт байгаль торгуу, хоёрдугаарт орчлон ертөнцийн энергийн тогтолцоонд хоргуу, өөрөөр хэлбэл экологийн тогтолцоонд хоргуу гэсэн үг. Сөрөг нөлөөгүй. Гуравдугаарт хүний оюун санаа, эрүүл мэндэд хоргуу. Дөрөвдүгээрт хүний оршихуй амьдрахуйд хоргуу. Тэгээд харин оршихуй амьдрахуйд нь дэм болж гарч ирж байгаа зүйлийг үр ашиг гэж тооцдог юм. Тэгвэл Монголын нүүдлийн мал аж ахуй энээс өөр тийм өнөөдөр бүх юмд хоргуу, сөрөг нөлөөгүй тийм аж ахуй өнөөдөр хаана байгаа юм? Газар тариалан хортой, үйлдвэрлэл хортой. Бүх юмаа үйлдвэрлэж гаргаж ирдэг болсон. Сайн багаж илүү боловсронгуй болгодог, илүү сайн боловсруулдаг, илүү хүний сонголт хэрэгцээ хангадаг. Тэгвэл цаагаараа дандаа хүнд хортой. Тэгэхээр аж ахуйг үр ашигтай хөтлөнө гэдэг маань одоогийн бидний боддгоос, одоогийн Кейнсийн зах зээлийн эдийн засгийн ухаанаас, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн ухаанаас тис өөр юм явж ирсэн. Монголчууд өөрсдийн эдийн засгийн ухаантай байсан. Одоо хүн төрөлхтөн мэдж штэ дэлхийд дээр хоёр том эдийн засгийн ухаан байсан. Социалист буюу коммунист тогтолцоонд байсан улс үндэстнүүд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн онолыг мэднэ. Одоо бол дэлхийн нийтээр Кейнсийн зах зээлийн эдийн засгийн онолыг мэднэ. Энэ хоёроос өөр эдийн засгийн онол нэрлэгвэл хэн ч чадахгүй. Тэгвэл монголчууд чадна. Монголчууд өөрсдийн эдийн засгийн онолтой байсан. Тэр нь уянлагын онол гэх том онол байсан. Тэр 10 түгээмлийг яаж зангидж тэгснээрээ улсынхаа эдийн засгийг тухайн үеийн хамгийн хурдан хүлэг болох соёлын морины хурдаар яаж хурдлуулдаг байсан. Тэрнийхээ ачаарч монголчууд 25 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай 13 дугаар зуунд. 250 сая толгой малтай. 10 гаруй сая хүн амтай. Хүчрхэг дэлхийг эзэгнсэн том гүрэн байсан. Улс биш гүрэн байсан. Өнөөдөр бид нар ямар жижиг буурай улс болцсон. Яагаад аж ахуйн алдарсан? Аж ахуйн буруу болсон. Байглаас үүдэгдэг, экологоос үүдэгдэг. Тэгэхээр өгд эцсийн заавал яагаад нүүдлийн мал аж ахуйг сонгосон бэ гэдэг тэр яагаад гэдэг үгний учрыг олох ёстой. Тэгвэл хамгийн нэгдүгээр орчлон ертөнцийн оршихуйн жамсан зогтсон, байгаль экологийн амьдрахуйн жамд нийцсэн, хүний оршихуйн амьдрахуй хөгжихуйн жамд нийцсэн зогтсон. Тэгээд өшөө дээр нь хүний оршихуйн амьдрахуй хөгжихүүд дэм тусаа өгдөг. Тийм аж ахуйг л аж ахуй гэж хэлдэг юм. Тийм аж ахуйг эдийн засгтай аж ахуй гэж хэлдэг. Тэгвэл өнөөдрийн бидний энэ дэлхийн ертөнцийн барууны суурин соёл иргэншлийн хөгжүүлээд байгаа энэ үйлдвэрлэл гэдэг чинь бидний оршихуй амьдрахуй хөгжихгүй хэрэгцээг бүх төрлөөр бүх сонголтоор хангаж байгаа ч гэсэн цаана бидний оюун санаа, бидний оршихуй амьдрахуй, энэ орчлон ертөнцийн байгаль экологийн амьдрахуйн хуулиуд, энэ орчлон ертөнцийн оршихуйн хуулиудыг бүгдийг зөрчиж байна, бүгдийг хөнөөж нь хорлож байна. Энэ яаж аж ахуй байж чадах юм? Тэр тусмаа үр ашигтай аж ахуй хөтлөлт эзээч биш. Ягдвал онол нь буруу юм чинь. Тийм учраас бид нар энэ өгдөөцийнхэн энэ олон 100 мянган жилийн өмнө бодоод олчихсан энэ агуу хамгийн энгийн, хамгийн ариуч хямгч, хамгийн их үр дүнтэй, хамгийн их үр ашигтай ийм аж ахуйг хөтлөж явуулах хэрэгтэй болчих. За тэгээд нүүдлийн мал аж ахуйн эдийн засгийн талаас. За нөгөө талаас нь аваад үзье. Одоо бид нар өнөөдрийн зах зээлийн эдийн засгийн онолоор одоо нэг үйлдвэрлэл аваад үзэхэд үйлдвэрлэлийн хэрэгсэл, үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн түүхий гэдэг нэх олон категори ойлголт гараад ирнэ. Тэгвэл мал газар хоёр ч нь өөрөө үйлдвэрлэлийн хэрэгсэл нь байсан. Хүн өөрөө үйлдвэрлэх хүч болоо явчихдаг. Тэнд түүхийд юу ч хэрэг байхгүй. Орон байр юу ч хэрэг байхгүй. Тоног төхөөрөмж юу ч хэрэг байхгүй. Тэгээд байгалийн бэлэн нөхцөл дотор, байгаль экологийн бэлэн цэвэр нөхцөл дотор сонгож авсан тэсэж үлдэх чадвар сайтай, хамгийн их үр ашиг өгөх чадвартай, тийм гаршуулж авсан малаад бэлэн тууж яваад байгалийн бэлэн зүйлийг идүүлээд уулгаад
хэм шүүсийг аваад тэрүүгээрээ өөрсдийнхөө материалын орчин гэж одоогийн хэллэгээр хэлдэг. Энэ одоо ахуйгаа бүрдүүлж ирсэн. Орон гэрээ, хуцнараа, хоол хэрэгслээ, өшөө юу гэдгийг хэрэглээнийхээ бүхий зүйлийг. Ганцхан байгалийн биеийн нөхцөлд хэдэн мал тууж явснараа энэ бүхнийг хийж чадсан. Тэгвэл өнөөдөр бид энэ бүхнийг хийхин тулд ямар их үйлдвэрийг байгуулж байна? Байгуулахын тулд ямар их байглаас ямар их цемент шохоо элс авчирч амьгүй тасалж авчирч амьтай байглаас амьгүй болгож авчирч энэ байрыг барьж байна. Дараагаар нь ямар их зүйлийг байглаас тасалж авч амьгүй болгож энэ тоног төхөөрөмжийг хийж байна, үйлдвэрлэлийн хэрэгслүүдийг. Дараагаар нь байгалийн ямар их олон амьд зүйлийг тасалж авчирч түүхий идэх болгож байна. Тэгээд дараагаар нь хичнээн хүн ажилуулж байна, нойр хоолгүй. Ингээл зах зээлийн харилцааны чинь зөрчилтэй тал нь энэ дээр л гарч ирж байгаа шин. Юунд зөрчилтэй? Байгаль зөрчилтэй. Юунд зөрчилтэй? Хүний оршихуй амьдрах уу, хөгжихгүй зөрчилтэй. Юунд зөрчилтэй? Хүний хүмүүжил, боловсрол, гэгэрэл зөрчилтэй. А юунд ашигтай? Ганцхан хүний материалыг авах уу? Энд л ашигтай. Өөр юу ч байхгүй. Ийм аж ахуй гэж байдгүй юм байна. Энийг аж ахуй хөтлөлт гэж нэрлэдэг юм байна. Харин аж ахуйгаар сүрүүлэх гэж хэлдэг юм байна. Аж ахуй хөтлөлтөөр сүрүүлэх гэж хэлж болох. Тэгэхээр бид уг нь бол аж ахуй хөгжүүлээд, үйлдвэрлэл хөгжүүлээд мундаг яваад байна гэсэн чинь харин энэ бүх байгаа бүхнийг сүйтгэхэд буцаж байгаа ийм л хүмүүс болж хуурж байгаа. Тэгэхээр нүүдлийн мал аж ахуй гэдэг бол өөрөө цаагаараа энэ онлуудтай холбоод ярих юм бол за тэгээ ашиг дээр ярих юм бол энэ хойно очиод тэр гүн ухааны лекцүүд дээр улс төрийн гүн ухааны лекцүүд дээр бол тэр уялгын онолтой холбоод ярихаар энэ нарийн юмнууд яригдана. Зөвхөн энийг ингээд орхичих. За тэгвэл бэлчээрийн мал аж ахуй гэдэг бол энэ нийгмийн талаас, утга агуулгын талаас, гүн ухааныхаа талаас, энэ орчлон ертөнцийн оршихуйн жамстай зогсож амьдрахын талаас бол ийм давуу чанартай. Давуу чанартай. А өнөөдөр хүмүүс бид нар хүн төрлөختөн бид нар дэндүү их амрыг хөөцөлдөг учраас энэ байглаас амьд бүхнээс зугатаад тэгээд энэ үхмэл орчинд ороод амьдэрсэн учраас амьгүй байгаль гэж ярьдаг энэ хоёр дахь байгальд ороод амьдэрсэн учраас энэ малыг тууж явах ямар сонирхолгүй болчих. Өөрөөр хэлбэл малчин мэрэгжлийн эзэмших ямар ч сонирхолгүй болсон. Дараагаар нь бид нар энэ уул талд очиж энэ малыг бэлчээж явах ямар сонирхолгүй болсон. Уул талыг эзэгнэх ямар сонирхолгүй болчихсон. Зүгээр өөрсдийнхөө бүтээсэн энийг амьгүй байгалыг л эзэгнэх сонирхолтой болчихсон. Тийм болохоор биднэрт яаж энэ аж ахуй хөтлөлт зөв болох юм? За Монголын үндсэн аж ахуй болох нүүдлийн мал аж ахуйтай холбоотой дараагийн нэг том зүйл бол хүмүүсийн оюун санааны асуудал. Монголчууд бол дэндүү ухаантай гэдэг нь бол энэ дараагийн хойших лекцүүдээр бүгд сэдвээрээ задарна. Энэ эхний лекц учраас би багцлаад ярив. Юу гэхээр монголчууд айлын засаглыг бүтээсэн байдаг. Айлын засаглал гэдэг бол айлын РМ2 бүх засгийн газрыг төлөөлөд ажиллахыг хэлж байгаа. Өнөөдөр Монгол улсыг засаж авч явахын тулд бүтэн засгийн газар гэдэг том аппарат байж байна. Юу ч хийж чадахгүй, юу ч шийдэж чадахгүй. Ганц утаагаа арилгах чадахгүй, ганц замаа тавьж чадахгүй. Ганц хогийн савч гудамжинд хийгээ тавьчих чадахгүй. Тэгвэл Монгол улс өнөөдрийг болтол уул талд нь гараад үзээрэй. Ямар ч хог байхгүй. Овоорсон хог байхгүй. Аваад үзээрэй. Ямар ч хүмүүжлийн доголдолтой хөнгүү байсан. Гэмт хэрэгтэн болдог, цагдаад хоригддог, эрэгддэг хөнгүү байсан. Ингэж Монгол улс хөгжиж эрэхтэй оюун санааны хувьд, оршихуй амьдрахын хувьд, хүмүүжил боловсролын хувьд бүгд маш цэмцгэр амьдарч ирсэн. Энэ юуных байсан гэхээр мал туугаад явж байгаа юм шиг наранд борлоод, салхинд гандаад, царай зүснэ үрчигээ торчоод, царай алдаад хэцүүдэд явж байгаа юм шиг харагдж байгаа боловч тэрний цаанд дотоод гэгэрэл нь ямар их байсан. Харахад мал туугаа явж байгаа юм шиг боловч харахад мэдээлэлээс хол бөглөө уул талд зэрлэгшиж байгаа юм шиг харагдажсэн боловч тэд нар оюун санааны хувьд, сэтгэл зүрхний хувьд, хүмүүжил боловсролын хувьд, гэгэрэл, ухаарал сэхэрлийн хувьд дэндүү дээд түвшинд хүрсэн байсан. Тийм хүмүүс чинь эргээд байгальтай хайртай болдог, байгаль руугаа уусаж нэгдэх сонирхолтой болдог юм байна. Тийм учраас Монголын соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншил байж, нүүдлийн соёл иргэншлээр дамжуулж монголчууд байгальтайгаа илэг нэгдэх, байгальтайгаа хүй нэгдэх, байгальтайгаа сэтгэл нэгдэх,
байгальтайгаа оршихуй амьдрахгүй нэгдэх энэ том тогтолцоог бий болгож чадсан. Тэгвэл өнөөдрийн суурин соёл иргэншил гэдэг бол байгалыг дандаа устгаж ирсэн. Тэгээ бидний өвгдөөцийн энэ суу ухаан дотор байж байна. Оршихуй нүүхүү бол оршихуй юм, суухуй бол тэсхүү юм гэж. Өнөөдөр бид нар энэ утаатай байна хичээд утаанаас хэн зайлаад Улаанбаатараас зүгтсэн. Бүгдээрээ тэсэл сууж байна. Ханиагаал уушхи нөвдөл. Энд хөрс бохирдсон байна хичгээд хэн эндээс зүгтсэн. Тэсэл сууж байна. Энэ тэгвэл суурин соёл иргэншил энэ суух уу гэдэг чинь тэсхүүл юм байна шүү дээ. Харин орших уу гэдэг бол нүүх үү. Нүүх үү гэдэг бол юу юм бэ гэдгийг манай өвгдөөс бас тодорхойлж өгсөн. Нүүх үү бол жам юм, суух уу бол зам юм гэж хэлээд өгсөн байж. Тэгээ зам жам хоёрын хооронд маш их ялгаа бай. Зам гэдэг бол хүнийг нэг газараас нөгөө газар руу хөтэлдэг зүйл. Харин жам гэдэг бол амьдралыг хөтэлдэг зүйл. Орчлон ертөнцийг хөтэлдэг зүйл. Орчлон ертөнцийн амьдралыг хөтэлдэг зүйл. Тэгвэл ер нь бол байгалийн хуулийг жам гэж хэлдэг монголчууд. Одоо л нийгмийн хууль, байгалийн хууль, янз бүрийн хууль гаргаж ирээд яриад байгаа болохоос монголчууд жам гэж байгалийн хуулийг хэлчихдэг. Ёс гэл хүний хуулийг хэлчихдэг, амьдралын хуулийг хэлчихдэг. Хууль гэдэг үг чинь ч өөрөө буруу. Одоогийн энэ ойлголт буруу байж байгаа. Тэс өөр байж байгаа. Тэрийг дараагийн хойно очиод лекцүүдээр тайлбарлана. Тэгэхээр бид нар энэ байгалийн хуулинд буюу орчлон ертөнцийн хуулинд зохицож амьдрыг гэвэл хүссэн хүсээгүй нүүхээс өөр арга байхгүй. За дараагаар нь өвгдөөс бас хэлсэн байна. Суух бол жам биш ээ. Харин суухаас өөр тэнгэргүйтнүүдийн суумлын замд баригдсан тэсхүү юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр суух гэдэг чинь одоо бүр тэнгэргүй хүмүүсийн үйлддэг үйлдэл гэдэг нь эндээс харагдж ирж байгаа. Монголчууд бид нар өөрсдөө тэнгэртэй, тэнгэрлэг гэл янз янзаар магтан дуулдаг. Тэгвэл нүүн гэдэг чинь тэнгэртэй хүний хийдэг ажил юм байна. Нэрээ одоо зүгээр энгийн сэтгүүгээр ботход ууланд гараад цасан шуурах сөрөөл нүүж чаддаг, явж чаддаг. Тэр борон шуургыг сөрөөд явж чаддаг. Тэр үер усанд тисэж үлдэж чаддаг. Тэр ганцууд нь тисэж үлдэж чаддаг гэдэг чинь тэнгэртэй тисэж үлдэх чадвартай хүний хийдэг зүйл болохоос биш. Тэнгэргүүтнүүдийн цэвэрлэгдээд арчигдаад өнгөрдөг зүйл юм байна. Одоо та нар энэ харал та. Байгалийн гамшиг гэл энэ дэлхий дээр хичнээн их юм болж байна. Тэнгэргүүнүүд нь бүгд тэнд байгалийн гамшигт өртөөл явж шин. Байгалийн гамшиг гэдэг бол нэг талаараа байгалийн шалгарал. Энд хинч төсчүүлж чадахгүй явцгаач л биш. Ямар ч улс үндэстэн нөгөө их гэдэг Америк, Япон, Солонгос, Франц бүгд л өртөж штэ энэ. Хэн эндээс тэсэж үлдэж чадсан юм? Чадаагүй. Тэнгэргүүднүүдийн тэсхүүн зам энэ юм байна. Тэгвэл тэнгэртнүүд нь ямар ч байгалийн хадуу ширүү нөхцөлд явхад тэрийг тисээд үлдэж чаддаг байсан. Энэ бол орчлон ертөнцийн оршиж нүүж оршдог, нүүж хөдөлж оршдог энэ хуулийн захирагч бүтээсэн аж ахуй үйлдвэрлэлийн гавья, соёл иргэншлийн гавья. Тэгэхээр монголчууд бидний хувьд юуны өмнө суумлуудыг дагаж, суумл тэнгүүдийг дагаж биш, харин гүймэл цэцнүүдийг дагаж явах өвгдийнхөн сургаалыг дагахаас өөр арга зам алга. Тэгээд өнөөдөр суусан газраас юу үүсдэг вэ гэхээр суусан газраас бохир заваан болгон үүсдэг. Хүнч вэ, амьтанч вэ, хинч вэ нэг дор сүргэлээд олноороо байхад тэндээс дандаа хог хаягдал үүсдэг. Хог хаягдал удаан хугацаагаар хуримтлагдахаараа энэ газар их дэлхий, энэ агаар хөрс, энэ ус, энэ бүх зүйлийг дэлхийг өвчлүүлж байгаа. Бүр дэндүү хүнд өвчлүүлж байгаа. Бид нар өнөөдөр дэлхийгээ өвчлүүлчихсэн. Тэгвэл нүүд сууж явснараа бид нар дэлхийгээ сэргээх, төлжих боломжийг олгож ирсэн. Ийм учраас суухуу бол яхахгүй тэсхүү, нүүхүү бол яхахгүй оршихуу байсан ба. Түүгээр ч барахгүй манай өвгдөөс бас хэлсэн байна. Мөнхийн хөдөлгөөг нүүхүү гэж хэлсэн ба. Мөнхийн хөдөлгөөг нүүхүү гэж хэлсэн. Мөнх хөдлөнө гэдэг чинь ерөөсөө байнгын хөдөлгөөнтэй бай гэсэн үг.
Тэгээ тэр хойно очиод нүүдлийн тухай ярихад бүр тустай орно. Тэгэхээр тэр нүүдэл гэдэг маань юу юм бэ гэдгийг хүртэл манай өгдөөс бас тодорхойлоод өгсөн. Байр шилжвэс сэлгээ гэмой, амин чанар шилжвэс нүүдэл гэмой гэж хэлж өгсөн. Амин чанар гэдэг үгийг бид нар одоо ойлгохоо байцсан. Амин чанар гэж юу гэсэн үг юм гэхээр амин чанар гэдэг бол тухайн зүйлийг амьлуулагч зүйлийг хэлж байгаа. Амьлуулагч зүйлийг. Дэлхийн амьтаа гэж байна. Дэлхийг юу амьлуулад байгаа өнөөдөр бид мэдэхгүй. Бид амьтаа гэж байна. Биднийг хэн юу амьлуулад байгааг бид мэдэхгүй. Ургамал амьтаа гэж байна. Ургамлыг хэн амьлуулад байгааг бид мэдэхгүй. Амьтан амьтаал гэж байна. Юу хэн амьлуулад байгааг мэдэхгүй. Энэ болгоныг амьлуулж байгаа цаад нэг том хүч байна. Түүнийг амин чанар гэж хэлж байгаа. Тэрийг өнөөдөр шинжлэх ухаан төсөөлөгчгүй сууж байгаа. Тэгвэл бидний өгдөөц ийм сайхан олоод оноод хэлсэн. Тэгвэл тэр альва зүйлийг амьлуулж байгаа тэр чанарыг амин чанар гэж хэлээд тэр амин чанар шилжиж улам төгөлдржиж болсронгуй болгоос сая нүүдэл гэж байгаа. За энийг хүний жишээн дээр аваад үзье. Хүүхэд ихэс мэндэллээ, саллаа. Хүүхэд юу ч мэдэхгүй. Хүүхэд ихэс салсан өдрөөс эхсүүлээд бойжоод эхлэхээр зэрэг биеийн томроод ирнэ. Биеийн томроод ирэхээр хэл яриа суугаад ирнэ, суудаг болоод ирнэ, мөлхдөг болоод ирнэ, явдаг болоод ирнэ. Энэ чинь тэр амин чанар нь хөгжөөд болсронгуй болоод байна гэсэн үг. Тэгснээ хүүхэд сургуульд ороод үсэг бис сурна, бичиг сурна, тоо бодлого сурна, зурд сурна, бүжигэл сурна, дуул сурна. Амин чанар улам л болсронгуй болж байна. Улам л хөгжиж байна. Дараа нь дунд сургуульд орно. Олон шинжлэх ухааны мэдлэг суралцсан. Өшөөл амин чанар хөгжиж байна. Дараа нь их сургууль сурна. Олон мэрэгшил эзэмшнэ. Дахиад амин чанар хөгжиж байна. Өөрөөр хэлэх юм бол хүний амьдрал гэдэг бол тэр чигээрээ нүүдэл буюу амин чанарын шилжилт явагдаж байгаа. Энийг л нүүдэл гэдэг юм байна. Түүнээс биш эндээс тэнд очиод тэндээс Улаанбаатараас дархнаас хаа байдгийг Москва хүрээд явахыг нүүдэл гэж хэлдэг юм байна. Энэ бол зүгээр байр сэлгээ. Та хэрвээ 70 настай мөртлөө таны амин чанар 3 настай хүүхдийн шиг үлдэх юм бол 18 та залуугийн шиг үлдэх юм бол таны амин чанар 18 тагаараа л дуусна. Та 70 настай хүн таны амин чанар 70 настай хүний шиг л байх хэрэгтэй. Монголчууд хэлсэн байгаа шүү дээ. Өвгөд эмэгдийн эзэмшил зохих 73 суу ухаан гэж. 70-аас 60-аас дээш насныхан энэ 73 суу ухааныг эзэмшиж өвгүн эмгүн гэдэг тэр нэр цолоо авдаг байсан баг. Тэгжээш тэр залуу үеийнхээ хүндлэлийг хүлээдэг байсан баг. Өөрөөр хэлбэл тэр хүний амин чанар шилжсээр яваад байж бол хамгийн дээд хэмжээндээ ирэхэд 73 суу ухаан тэр хүнд бий болдог байсан. Тэгтэл өнөөдөр бид нар тэр 73 суу ухааныг мэдчихгүй. Тэр амин чанарыг шилжүүлж туйлд нь хүргэдэг тэр 73 суу ухаан хаана юм байхгүй. Өвгдийн 73 суу ухаан, эмэгдийн 73 суу ухаан хоёр тусдаа байж байхгүй. Тэгэхээр амин чанар шилжнэ гэж энийг хэлээд байгаа юм. Тэгвэл тэр малчид өвлжээ, хаваржаа, намаржаа цуслан тойроод нүүж явхад байр сэлгээ боловч тэрний цаана тэр хүнийч тэр малчин хүнийч тэр айл өрхийнч тэр сүрэг мал сүргийнч тэр амин чанар нь яг уу байнга тэтгэгдэж ахиж дэвжиж явдаг. Өнөө нэг хэсэг 3 сар суугаад тэр орчны бэлчээрийн шимт сортой бүх өвсийг түгээд идчихлээ. Тэндээ дахиад 6 сар 9 сар жил суувал тэнд шимт тэжилтэй өвс үлдэхгүй. Тэгээд малын амин чанар баяжхгүй, аривжхгүй. Тэгэхээр ашиг шим өгөхгүй. Ингээд энэ аж ахуй биш бол. Тэгвэл нөгөө газараа байр сэлгээд нүгөөд явахаар дандаа бэлчээрийн шим сортоо сайн өвсүүдийг түгээд идчихээр малын чинь амин чанар нэмэгдээд тэр хэрээр ашиг шимийг ихсээд тэр хэрээр өрх гэрийн амин чанар нэмэгдээд баяжаад хөлжөөд тэр хэрээр хүмүүсийнх нь оюун санаа сэтгэл зүрх аривжаад баяжаад амин чанар нь бас өөдлөд явдаг. Ингэж давхар амин чанар шилждэг энэ үйлдэлийг л энэ тогтолцоог л нүүдлийн соёл иргэншил гэж манай хөгдөц хэлсэн байна. Энэ нүүдлийн соёл иргэншлийг бүтээх үндсийн үндэс нь тэр нүүдлийн мал аж ахуй. Ийм л агуу тогтолцоогоор бидний өгдөөц энэ аж ахуйг чинь бүтээсэн байна шүү дээ. Тэгэд бид нар өнөөдөр энэ мундагчууд гээд энэ Европынхныг харж дагаж гүгээд тэгээд өнөөдөр ямар ч амин чанар шилждэггүй, амин чанар дэвшдэггүй, амин чанар хөглөгддөггүй, амин чанар эрчимждэггүй, харин амин чанар бөгдөг
энэ тогтолцоог, энэ аж ахуй үйлдвэрлэл, энэ соёл иргэншлийг бүтээчихэд явж байгаа байхгүй. Тийм учраас үг дээц ийм онч агуу дохойнуудыг хилж байгаа. Тэнгэрээс бууж ирсэн. Мөнхийн хөдөлгөөг нүүхүү гэдэг юм. Нүүхүү бол байр сэлгээ биш ээ. Нүүхүү бол амин чанар шилжвэс нүүхүү бол тийм гэд. Ийм агуу тодорхойлоод өгч гисэн. Өнөөдөр бид нар энергигүй болчлоо гэж энерги хайгаал явж штэ. Эн чинь амин чанар доройтчоог л хэлж штэ. Тэгвэл нүүхүү биш нь тодорхой бид нар суугаал байж байгаа юм чинь. Тэгэхээр тэр нүүдэл дагаад хүн мал байгаль гурав яаж амин чанар нь тэтгэгдэж идэх юм бэ гэдэг энэ тогтолцоог хамгийн аривч хямгачаар хамгийн ашигтай шийдсэн л өөрөө бэлчээрийн буюу нүүдлийн мал аж ахуй байж байгаа. Ийм агуу аж ахуйг бүтээж бий болгосныхоо төлөө монголчууд орчлон ертөнцийн оршихуйн зам ёсон зогцож амьдэрсэн. Энийний цаад гүн ухаан, суу ухаан юу байгаад байгаа юм гэхээр байгальтай яаж зогцож хамтарч амьдрах вэ гэдэг энэ тогтолцоог л дэлхийд хамгийн сонгодгоор хамгийн шилдгээр бүтээж чадсан. Ингэж хардаг эдийн засагч, ингэж хардаг улс төрч өнөөдөр энэ дэлхийд алга. Тийм учраас нүүдэлчдийн энэ ахуй амьдралыг өнөөдөр тэр хашаанд байдаг мал тэрийг бүр эрчимжүүлсэн аж ахуй гэд нэрлэлсэн. Юу яриад байгаа юм? Байгаль экологоо хүн өөрийгөө байгалийн амьтны хүний амин чанарыг мөхөөхгүйгээр авч үлдээ жинхэнэ нүүдэл хийж орчлон ертөнцийн оршихуйн замаас зогцож амьдрал гэж байгаа бол бид хүссэн хүсээгүй тэр эрчимдсэн гэж ярьдаг зүйлээс хөндөрөх ёстой, холдох ёстой. Манай өнөөдрийн энэ улс төрчид, эдийн засгчид энийг анхааралтай авах ёстой. Зөвхөн өөртөө ирж байгаа мөнгө, санхүү, ашиг гэдэг талаас нь хараад ахаар цааталтаа байгальд ямар ач холбогдолтой юм, хүн бидэнд ямар ач холбогдолтой юм, малд өөрт нь ямар ач холбогдолтой юм, улс гүрэнд ямар ач холбогдолтой юм гэдэг талаас нь харахгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ аж ахуй биш гээд байна. Тэгээд гой үг бичээд байна. Эдийн засгчид гэдэг бол хүн төрөлхтнийг ямар юмар баян чинэлэг амьдруулдаг сайхан мэрэгжилч шиг. Гэхдээ тийм юм бол хүнийг материалын зүйлд баян чинэлэг амьдруулахаас өмнө энэ энергийн хувьд энэ байгалийн цэвэр онгон дагшин энэ эрүүл саруул энэ энергийн маш эрчимтэй ийм орчинд нь сайхан амьдруулах тэр аж ахуйгаа хөтлөх хэрэгтэй биш шүү дээ. Тэгээ хамгийн бага зардлаар бүтдэг, хамгийн их үр дүн авчирдаг, хамгийн энгийн, хамгийн хүч бага шаарддаг. Одоо монголчууд чиг цөөхөн хүн амтай улс үндэстэнд бол энэ нүүдлийн мал аж ахуйгаас илүү тийм ашигтай тийм үйлдвэрлэл гэж хаана юу байгаа юм? Тийм аж ахуй гэж юу байгаа юм? За тэр шорон түмэн хятадчиг хүмүүст бол үйлдвэрлэлээ хийгээд арилжаа намайга гар урлаа хийгээд явдсан байгаа үз. Бид нар шиг цөөхөлөө монголчуудад хамгийн таарсан аж ахуй гэвэл энэ бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй. Тэгээч болоогүй. Нүүдлийн мал аж ахуйн бас нэг том агуу чанар бол энэ хүүхдийн хүмүүжил, хүний төлөвшил хамгийн их үүрэгтэй. Би түрүү ярьж эхэлж байгаад орхицсан аж ахуйн тал руу нэлээд анхаарал. Энэ юу юм гэхээр зэрэг өдөржин уул талаад агаад өдөржин ганцаараа малаа туугаад явж байгаа хүн юу эсийг бодох юм? Юу эсийг эргцүүлэх юм? Энэ бодох тусам хүний сэтгэн бодох, тархины сэтгэн бодох төв ажиллаж энэ хэрээр хүний тархи хөгжиж идэг. Тэгвэл тэр байгалийн бэлэн мэдээллийг аваад тэгээ тэр мэдээллийг өөртөө боловсруулалт хийгээд мал дээрээ ажиглаад, өөр дээрээ ажиглаад, байгаль дээрээ ажиглаад, сансар окторгуу дээрээ ажиглаад, хөрс шорон дээрээ ажиглаад сууж байгаа хүн тэндээс ямар их ухаарлыг гаргаж ирэх вэ? Ямар их танин мэдхүн том дүгнэлтүүдийг хийх вэ? Энэ хэрээрээ монголчуудын тархи хөгжиж исэн. Өөрөөр хэлэх юм бол нүүдлийн мал аж ахуйг хөтлөөд явж байгаа хооронд монголчуудын дараагийн том нийгмийн хэрэгцээ болох тэр оюунлагын хэрэгцээ, тэр хүмүүнлэгийн хэрэгцээ, энергийн хэрэгцээ, гэгэрлийн хэрэгцээ бүх зүйл хангагдаад явж исэн. Тэгээ энийг тэр хойно очоод дараагийн лекцүүдээр тодорхой ярина. Тэгэхээр монгол хүн гэдэг чинь бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зураар бүх юмаа амжуулж исэн. Ерөөсөө товчлоод хэлэх юм бол энэ нүүдлийн мал аж ахуйг эрхлээд явж байхдаа л бүх юмаа амжуулж исэн. Гэхдээ дээр үеийн монголчууд ямар сургуульд хүүхдээ өгч исэн. Ямар багш байсан.
Гадаад харилцааны сайд гээд гадаад асуудлыг хэн шийдэж ирсэн? Дотоод харилцааны сайд гээд дотоод асуудлыг хэн шийдэж ирсэн? Гэгэрлийн сайд хаана байсан? Боловсролын сайд хаана байсан? Зам тээврийн сайд гэж хаана байсан? Холбоо харилцааны сайд гэж хаана байсан? Тэгвэл айлын эрэм хоёр л. Эмэн эрүүл мэндийн сайд, боловсролын сайд, дотоод явдлын яамны сайд. Эрен гадаад явдлын яамны сайд, сангийн сайд. Юу гэдгийг тэр бусад сайдуудыг хийгээд ерөнхий сайдаа хийгээ явж байсан. Ингээд айлын цэцгэлэг бүтээсэн байгаа шүү. Тийм учраас хүүхэд нь хүмүүжилтэй, гэгэрэлтэй, өөрсдөө төлөвшөлтэй, гэгэрэлтэй, сургаалтай үр хүүхэдтэй. Тийм учраас өөрсдөө өрх бүрэн үйлдвэрлэл эрхэлчихсэн. Өрх бүрэн баян чинэлэг. Хинээс ч юу ч гоохгүй. Харин илүү гарснаа улсдаа өгдөг, улсынхаа санд тушаадаг, улсаад итгэдэг, дэмждэг. Гэхдээ одоо тэр тогтолцоо хаана байгаа юм? Татварын хууль чинь тэгэл хэрэгжижсэн байгаа шүү. Тэгээ айл болгонд хэлсэн тэдэн боттой айлаас тэдэн тийм татвар авна. Тэдэн богтой айлаас тийм татвар авна. Энд чинь тэр татварын хууль нь хүртэл хэрэгжижсэн. Харин нэг онцлог нь одоо шиг ингэж газраа хөвчилж яваагүй. Газрыг эзэмшүүлж ирсэн болохоос. Гих мэтлэн аваад үцхэд ерөөсөө өнөөдрийн Монгол улсын засгийн газар бол зүгээр л тэр засгийн газрын үүргийг айлын эрэм хоёр хийж ирсэн. Өнөөдрийн Монгол улсын засгийн газрын үүргийг айлыг удирдах гэсэн 5 тусгаар тогтнолыг бий болгож ирсэн тэр амт нар хийж ирсэн. Ямар ч ийм хүнд юу байгаагүй, тогтолцоо байгаагүй. Ийм их үрлэгэн зарлган мөнгө санхүү зардаг, ийм их ямттай хүн сурталтай ийм байгаагүй. Тийм учраас Монгол улс айлын цэцгэлтэй улс байсан учраас бүхий төвшөндөө нэг айл уул талд байгаа хідэн гаднаа хідэн малтай нэг айл байхад л тэн дотор бүх юм нь байдаг байсан. Үгүй эн чинь юугаар хэрэгжүүлсэн гэхээр энэ аж ахуй үйлдвэрлэлээ дагуулад хэрэгжүүлсэн. Ийм агуу тогтолцоог өнөөдөр хинч бодож олоогүй шүү дээ. Еврейчүүд агуул гэж байна. Еврейчүүд аяхгүй сайтай, тарих сайтай л гэж байна. Дэлхийн 1-р дайны өмнөх үеэс өнөөдөр хүртэл дэлхийн эдийн засгийг еврейчүүд л барьж шүү дээ. Ялангуяа сүүлийн үед бол хэдхэн Нобелийн шагналтай еврей эдийн засгчдад барьж байна. Гэхдээ тэгээд санхүүгийн хямруулсан, эдийн засгийн хямруулсан. Өнөөдөр аж ахуй нь хямраад, үйлдвэрлэл нь хямраад. Тэгээд улс үндэстнүүд энэ тал дээрээ тэгш эрэхтэй байж чадахгүй болохоор нэгийгээ сорж мүлжих харгас бодлогоодыг хэрэгжүүлээд явж шít. Дэлхийн эдийн засаг, дэлхийн аж ахуй нурцсан байна шít. Эдийн засгч хүмүүс одоо бодоод үзээрэй. Дэлхийн аж ахуй гэж өнөөдөр юу байгаа юм? Дэлхийн эдийн засаг гэж юу байгаа юм? Ямар бодлогоор явж байгаа юм? Өнөөдөр юу ч байхгүй. Тэгвэл энэ агуу тогтолцоог өнөөдөр дэлхийн шүүрч аваад хэрэгжүүлэх ийм сонгодог тогтолцоог бидний өвгдөөс бүтээж чадсан. Энийхэн төлөө бид нар зүгээр нэг багтаад баярлаа суух биш. Харин энийг ухаарч ойлгоод энэ цаадах далд сууханаар нь ухаарч ойлгоод энийг цааш нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл бид өнөөдөр энэ тогтолцоогоо хайчаад тэгээд дараагийн энэ суумал тэнэгүүдийн замаар бүр тэнэгрэлийн зам руу орохгүй сууж шít. Тэгээ аж ахуй үйлдвэрлэл гэсэн дээд зэргийн үрлэгэн зарлах. Дээд зэргийн ашиг муутай. Та нар одоо бодолтой бизнес хийгээд ганцхан малаа хариуцсныхаа төлөө бүх ахуйгаа өөрөө хангацдаг тийм улсыг гаргаад ирлээ. Үйлдвэр хөгжсөн л гэж байна. Хүнд үйлдвэр хөгжсөн улсууд нь хүнд үйлдвэрийнхээ эмийг л хийн. Бусад хэрэгцээг хаанаас авах юм? Гаднаас л авна. Хөнгөн үйлдвэр хөгжсөн улсууд нь бусад хэрэгцээг хаанаас авах юм? Гаднаас л авна. Өөр ямар ч зам байхгүй. Тэгвэл Монгол улс хил малтайгаа байхад хэн баян Монгол баян гэж зунданд орж байгаа хэлснээр Монгол улс малтайгаа байхад гэр оронтойгоо хоол хүнстэйгээ хувц сунартайгаа соёл иргэншилтэйгээ оюун боловсрол тарихны хөгжилтэйгээ гэгэрэлтэйгээ бүх юмтайгаа байна. Ингэж аж ахуй үйлдвэрлэлээс оюунлыгийн хэрэгцээ, хүмүүнлэгийн хэрэгцээ, энэрэнгүй хэрэгцээ, оршихуй амьдрахуй хөгжихүн хэрэгцээ рүү залгасан энэ олон угсраа лог холбоосуудыг хамгийн төгс шийдэж чадсан энэ тогтолцоо бол нүүдлийн соёл иргэншил юм аа. Тэр нүүдлийн соёл иргэншил бол нүүдлийн мал аж ахуй дээр бий болсон юм. Тийм ч учраас өнөөдөр цэцэн сумлууд бол нүүдэлчдийн нууцыг олъё гэд нүүдэлчдийг илүү анхаарал судлаад байна. Тэгвэл нүүдэл гэдгийг сонгодог утгаар нь авч яваа тийм улс үндэстэн гэвэл өнөөдөр бардам хэлий Монголоос өөр хаан чалга. Нүүдэл нь байгаа боловч
байр сэлгээнд байгаа боловч нүүдэл нь байхгүй болчихсон. Байр сэлгээгээ нүүдэлгээд андуурчихсан. Тэгвэл өнөөдөр бидний боддог халтар царайтай гэж боддог, хамгийн арчаагүй хүмүүсийн хийдэг гэж боддог тэр малчид чинь өнөөдөр энэ нүүдлийг чинь жинхэнэ утгаар нь аваа явж байна. Арай ч энэ өнөөдрийн хүн төрөлхтний хөгжлийн голомтон дотор нүүдэл гэдгийг устгахгүй бөхөөчихгүй шиг нэг юм аваа явж байгаа нь энэ хідэн малчид л биш шүү дээ. Тэгэхээр энэ аж ахуйг хөтлөн тэр тусмаа үр ашигтай хөтлөнө гэдэг бол бидний одоогийн боддгоос тэс өөр асуудал болж хувирч байгаа. Газар тэнгэр шиг ялгаатай асуудал. За энэ нүүдлийн мал аж ахуй гэсэн энэ үндсэн аж ахуйгаа дагаад мэдээж улсын үйлдвэрлэл явж таараа. Монголчууд одоо шиг ингээд одоо манайхан ч зарим их мэдгчнэр хэлж шít. Монгол улс түүхэндээ үйлдвэрлэл хийж яваагүй. Мал аж ахуйд хөгжүүлж ирсэн болохоос гэж. Гэхдээ тэр мал аж ахуйгаас гарч ирж байгаа түүхийн эдий чинь хэн боловсруулж ирсэн юм? Хятад боловсруулж өгч ирсэн юм уу? Орос боловсруулж өгч ирсэн юм уу? Тэр чинь монголчууд өөрсдөө боловсруулад явж ирсэн шít. Тэгээд би физикч хүн. Өнөөдөр эргээд харахад аэродинамик, гидродинамик физикийн бүхэл салбарын хуулийг хамгийн дээд практик хэрэглээний түвшинд гаргаж чадсан тийм үйлдвэрлэл Монголын үйлдвэрлэл биш. Одоо та нар хараад үз. Мод боловсруулах үйлдвэр. Төмөрлөг боловсруулах үйлдвэр. Бүгдийг монголчууд хийж ирсэн шээ. Мод хатаах гэж нэгээд одоогийн шиг ийм их том үйлдвэр байгуулж байгаагүй л байгаа шээ. Малынхаа бууцсан дотор булаал хайчдаг л байсан. Байгалийн аргаар хамгийн зөв хатаасан. Мод хатаахад хүртэл чиг гэж тодорхой хувь үлдэх ёстой. Тэр чигийг авч үлдчих тэр сонгодог хатаах арга нь бууцсан дотор булаал хайж байсан. Бүр болохоо байхад нүх ухаад нүхэн дотор үе үеэр нь бууц хийгээл үе үеэр нь банц бууц мод хоёрыг салаавчилж хийгээл хатааж байсан баг. 7 хоногийн дотор өчнөөгөр. Гэт энэ үйлдвэрлэл рүү ороод ярих юм бол бид нар бол тэр чигтээ баг физик ярих бол энийг орхив. Тэгэхээр зэрэг Монголын энэ үндсэн аж ахуй болсон нүүдлийн мал аж ахуйг дагаад хамгийн түрүүн тээвэр худалдаа за тэгээд гар урлал ийм аж ахуйнууд бол за тэгээ ан агнуур хүртэл аж ахуйд нь орж исэн. Монголчууд ан агандгүй биш агандаг ард түмэн байсан. Байгалаа хайрлаж ийн гэд хитрхи бас хайрлах биш. Тэрийг цэрэг дайны зориултаар, хоол хүнсний зориултаар янз бүрийн илд бамбай, ном сум хийх, хатгах, үйлдэх энэ зориултаар бол ан хийдэг байсан. Түүнээс одоогийн шиг зугаагаа гаргах гэж ан хийдэг байгаагүй. Хоногийн хоолгүй хүн ан хийж амжиргаагаа залгуулж исэн болохоос ш одоогийн шиг хоногийн хоолтой хүн хөргөж дүүрэн хоолч гिचгээд зугаа гаргаж цаг үйлээ барсандаа хийх юмгүүдийг ан хийж явж байгаа юм билээ. Тэгэхээр монголчууд аж ахуйгаа энэ олон туслах аж ахуйг бас л хөгжүүлж ирсэн. Тэр битгий хэл илжигний аж ахуй. Тэр битгий хэл нохоо шувууны аж ахуйг хүртэл хөгжүүлж ирсэн байдаг. Түүхэн уламжлалыг аваад үзэхээр. Энэ ч юм бол хэрэгтэй. Тэгтээ тэднийг бас ямар хэмжээнд бас нөгөө орчлын ертөнцийн оршихуун зам ёсонд дэлхийн байгаль экологийн экологид ээлтэйгээр хүний оюун санаа, хүний эрүүл мэндэд ашигтайгаар яаж хөтлөх вэ гэдгийг бас мэддэг байсан. Мэдээж ийм өндөр аж ахуй үйлдвэрлэлийн ийм өндөр шийдлүүдийг олцсон байгалийн хууль гэсэн тэр чигтээ өнөөдөр физикийн хууль шүү дээ. Тэр байгалийн хуулиудыг ашиглаж яаж энэ үйлдвэрлэлийг явуулах уу гэдгийг хамгийн төсөр аргаар хамгийн үр ашигтай явуулах уу гэдгийг авч үзсэн, шийдэж чадсан тийм үг дээдсийн хувьд бол тэр туслах аж ахуйг хөтлөнө гэдэг бол зүгээр асуудал биш. Ингээд цаашаа үйлдвэрлэл рүү орохоор зэрэг малын тэр арьс шир түүхийн эдийг арьс ширийг боловсруулах, махыг боловсруулах, сүүг боловсруулах. За тэгээ эвэр туурай ерөөсөө хэрэгэлдэггүй юм байгаагүй. Эвэр туурайгаар нь хүртэл аяг сав хийгээд худаг цоолуур хийгээд хэрглэж ил байсан баг. Ерөөсөө хайдаг хаягдл гэж байхгүй. Одоо та нар дэлхийгээр нэг тойрцоодог та нар аваад үзээрэй. Очоод үзээрэй. Монгол шиг хог хаягдл хамгийн багтаа улс үндэстэн байхгүй.
сая дэлхийн физикчид хуралдаад дуу чимээ гэдгийг орчны бохирдолд тооцсон. Энэ олон антинуудаас цацарч байгаа долгионуудыг орчны бохирдолд оруулж тооцсон. Энэ юу хэлж байгаа юм гэхээр суурин соёл иргэншлээс бий болцсон энэ янз бүрийн хаягдлууд чинь бүгд энэ орчныг бохирдуулж байгаа. Энэ бохирдлууд чинь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Бодлоо та нар. Энэ телевизийн, FM-ийн, интернетийн бүх антеннаас гар утснаас цацарч байгаа энэ долгионууд чинь жирэгдэг амьтдын жиргэлтийг чадрыг 30% сааруулж ийн гэж байна шүү дээ. Энэ чинь бидний энэ соёл иргэншлээс оршихуй амьдрахугаас ялгарч байгаа хог хаягдал шүү дээ. Тэгвэл Монголын уул талыг хараарай. Цэмцийгээд ямар гоё байдаг гэж. Энэ чинь ямар ч хаягдлаггүй. Технологи үйлдвэрлэл нь ямар ч хаягдлаггүй. Хөгжиж яана гэж шинийн бүтээгээл тэрүүгээрээ өөрсдөө буцааж мөхөөгөл сүйтгэл сууж байгаа шүү дээ бид нар. Сайхан шин үйлдвэрлэл туршилтанд оруулаа. Шин үйлдвэрлэл нээлээ. Жигтэйхэн баяр баясгалан. Эргээд дандаа хүнд гайтай юмнууд. Энэ оршихуй амьдрахуд гайтай, энэ дэлхийн ертөнцид гайтай, энэ сансар окторгууд гайтай юмнууд бүтээж байгаа шүү дээ. Тэгэхээр удамшил зохистой, уламжлал зохистой гэж бидний үг дээдс ярьдаг. За хоошоогоо та нар олон лекцээр энийг мэдэх бол. Тэр удамшил зохистой гэдэг чинь үр хүүхдтэй удамшуулбал зохих зүйл гэсэн үг. Уламжлал зохистой гэдэг чинь үр хүүхдтэй эзэмшүүлбэл зохих зүйл гэсэн үг. Нэг нь цуснд, нэг нь тархинд нь гэсэн үг. Ийм зохистой зүйл гэдэг чинь саяын энэ лекцээр ярьж байгаа бүх зүйл. Сансар окторгуугаас ихсүүлээд дэлхий байгаль, тэгээд хүний амьдрал, хүний оршихуй, хөгжихгүй, хүний оюун санаа энэ бүхэнд харш бус зүйл гэсэн үг. Сөрөг нөлөөгүй зүйл гэсэн үг. Тэгвэл бүх юм сөрөг. Тэгээ бид ямар аж ахуй үйлдвэрлэл хөтлөөд, ямар аж ахуй үйлдвэрлэл хэрэгжүүлчихэд байгаа маань зүгээр л эндээс л харагдаж байгаа байхгүй. Тэгээ бид бол нэг зүйлийг бодох л ёстой болчиход байна л да. Яагаад энэ дэлхийн ертөнц өнөөдөр нүүдэлчдийг сонирхоод нүүдэлчдийн нууц нь юундаа байна гэд илүү их анхаарал тавиад ийшээ довтлоод эхлэв. Яагаад нүүдлийн мал аж ахуй тэр олон мянган жилийн өмнө бий болчиход өнөөдрийг хүртэл энэ суурин соёл иргэншилтэд амь наан там цаан тэмцэлдээ зэрэгцээд оршоод ирв. Одоо Монголд хоёр соёл иргэншил зэрэг оршиж байгаа ганц улс Монгол биш. За ийшээгээ дундад Азийн орнууд байж байна. Тэд нар бол би түрүү хэлсэн. Тэдний тэр бол нүүдэл биш болцсон, оршихуй биш болцсон. Тэр бол зүгээр байр сэлгээ болцсон. Амин чанараа шилжихгүй болцсон. Амин чанар аль үжээ зогссон. Бид нар ч гэсэн өнөөдөр манад ахмад хүмүүсийг харалт амин чанар нь зогсчихсон. Хөгжил гэдгийг зөвхөн өнөөдрийн энэ суурин соёл иргэншлэр сэтгэдэг болцсон. Нөгөө хуучин өвгдийн бидний эмээ өвөө тэрний дээд эмээ өвөөнөрийн сургадаг байсан нөгөө байгаль эколог энэ газар шороо энэ сансар окторгуугаа ухаардаг, ойлгодог, мэддэг энэ тогтолцоонууд байхгүй болцсон. Ийм юм сургадаг хинч байхгүй болцсон. Дунд сургууль хүмүүжүүлэгч багш нь ч байхгүй, эрдэмтэн мэрэгдэн ч байхгүй, дарга удирдлагын ч байхгүй, ахмад буурлан ч байхгүй. Ийм л юм дээр бид нар бүгд энэ юмнасаа салчгаад нүүдлээсээ салчгаад ингэж сууж байгаа байхгүй. Тэгээ өөрсдөө сумлын одоо шоронд хорчхоод харахад л эрхчлөөтэй харагдаж болохоос хэрвээ өөр нэг гариг дээрээс хэн нэгэн бидрийг харж байгаа бол бидний үг дээц нүүхийг бүтээж чадсан бидний үг дээц дээрээс тэнгэрээс харж байгаа бол бид нар суухан шорон дотор өөрсдөө гавлаад дөнгөлөөд хорчоо сууж шít. Ийм л аимшигтай дүр зургийн дотор байж гин гэдэг ухаар тэгээд үг дээс гэдэг бол ямар агуу сэтгэж, ямар агуу ухаарч, ямар агуу урлан бүтээж энэ том аж ахуй үйлдвэрлэл, энэ том соёл иргэншлийг бүтээж чадсан. Энэ одоо дараагийн хойно үлдэж байгаа 49 лекцийн явцад бүр тодорхой болж гарч ирнэ. Энэ бол эхний лекц. Эхний лекц учраас энэ төвшөнд ойлголт өгье. Тэгээд цаашдаа бол улам гүнзгийрч хойшоо нэг сэдвээр орно. Тэр үед одоо илүү тодорхой ойлголтуудыг авах байхаа гэж найдаж байна. За ингээд өнөөдрийн лекц өндөрлөө анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.